За hi guys, Eurosoi channel байна. Vistoria Wind and Sword manga spoiler-ийн 7 дугаар бичлэг тавтай морил. За тэгэхээр Vistoria-гийн талаар бичлэг хийгээгүй нэлээд удсан байна. Сүүлд юу болсныг жоохон сануулъя гэвэл Will маань өөрийнхөө Magia Wind болох Zio-тэй мэдээллийн тал дээр тулдахаар болсон байгаа. Ягаа үн Zio-гийн Magia Wind чинь намайг ингээд нэг удаа цохиж чадвал би чамд мэдэх бүхнээ хэлье гэдэг дээ. Тиймээс Will маань Zio-тэй тулдаж эхэлнэ. Тулалдаад нэг нэгнийхээ сэлэмтэй мөргөлдгөө өөё Zio нөгөө цахилгааны хүчээ ашиглагуудаа Will-ийн ардталд гараад ирдэг. Will гэхдээ энэхүү үйлдэлийг нь таамаглаж байжээ. Арагшаага хараа шууд сэлмээ далайх гэтэл Will-ийн араас сэлмээр биш шидээр дайрсан байдаг хгүй юу? Уг нь Zio-гийн Magia Wind чи LP-д тулж байхдаа араас нь сэлмээр дайрдсан да. Гэтэл энэ удаа өөрийнхөө аянгийн чадварыг ашиглаад Will руу дайраад байгаа байлаа л дээ. За бараг үүнээс нь ч болж энэ Zio-гийн Magia Wind-ийг тийм зэрлэг аргатай гэж хэлдэг байж магадгүй юм. Яагаад гэвэл энэ тулааны арга барил нь хэндэ ч мэддэгдэхэргүй өвөрмөц байдаг. Will маань бүр яаж чадахгүй бараг харч ч амжихгүй гэж хэлэхэд болно. Нэг л мэдгээд араас нь гараад ирчихсэн аврах том шид уншаал зогсож байдаг. Тэрхүү том шидийн Will арай гэж сэлмээрээ хааж гин л дээ. Уг нь шидийн хаадгийн даанч тэр хүчийн дийлэхгүй болохоор хоошоогоо түлхэгдээл унаад өгнө. Яг энэхүү хоёрыг тулааныг нөгөө Фингэ залуун чи байшингийн дээвэр дээрээс үзээ суучихсан. За ихэдөө Will-ийг ярьж байдаг л да. Тэр ингээд амар болон чагагчлаа. Өөрөө анзаарах болоогүй юм байна даа л гэдэг. Will маань ч цохиулсан цэгээрээ хоошоогоо унж байна л да. Үнэхээр энэхүү аваа хүчит Magia Wind-ийн өдөөс яаж чадахгүй юм байна гэд хоошоогоо унж байтал хойдлогын унж байгаа газар нэгэд ус болоод эхэлдэг хгүй юу? Тэрхүү яруу Will маань тэр хотод байх үеигчгээ тийм цагаан үстэй болоод хүчээ ашиглаж чаддаг ч болоосоо гэж боддог л доо. Гэтэл хаанаас ч юм бэ тэр нэг хар юудэнтэй эмэгтэй гарч ирэнгүүтээ чи өөрийнхөө хаанаас гаралтай гэдгээ мэдэх хүртэл тэр хүчийг ашиглаж чадахгүй гэж хэлдэг байхгүй юу? Will маань тэр үеэр доошоогоо ус руу унсаар л байна. Уг нь надад хүч байгаа даанч тэрийг ашиглаж чадахгүй. Би яг яах ёстой юм болоо гэдээ доошоогоо унж байдаг. Үгүй энэ унаад биш энэ баг живэл байгаа мэн л да ус руу юм чи. Эцэс төгсгөлгүй гүн тэнгис рүү ингээд шумбаж байтал хойноос нь эльфи гараад ирдэг байхгүй юу? Will-ийг хойноос нь шууд тэрвэрэд авахаз Will нэг ашгүй нүдэ нээдгийг. Төвний араас хэн тэрвэрэд байгааг шууд л анзаарсан болтой. LP юу л гэж асуудаг. LP ч асуултанд нь хариулсангүй би чамааг энэ хүртэл юу туулсныг мэднэ гэж хэлдэг хгүй юу? Will маань LP рүү эргээд тартал байсангүй. Яг л усанд замхраа алга болцсон мэт. Тэр толоогоо хэсэг эргүүлж LP-г хайлаа олдсонгүй. Гэтэл өөрийнх нь арталт нэг тийм ном гараад ирдэг хгүй юу? Ном. Яг тэрхүү номны дэлгээстэй хуудсан дээр нь LP Will багада шил өгжсэн дурсамж нь байдаг л да. Тэрхүү номны хуудас хоошоогоо дэлгэгдэх болгонд өөрийнх нь нэг дурсамж урсаастай. Нэг л мэдхэд Will маань асар олон номон донд өөрийнхөө дурсамжийг хараад ингээд хөвжөөдөг гэх юм уу? За ерөнхийдөө Will маань өөрийнхөө мартсан байсан бүхий зүйлийг ахин санах боломжтой болж байна. Ашгүй нэг ухаараа гүсэн шиг те Will маань одоо энэ дурсамжаа хараад би бууж өгч болохгүй гэдгийг ухаарад байна шүү дээ. Та нар санаж байгаа бол Will одоо өөрийнхөө дурсамжийн нэг хэсгээс одоо шидий үс гаргаж ирдэг гэсэндээ сэлмэндээ. Тиймээс Will маань нөгөө нэг мангас болдог бас тэр цагаан үстэй болдог дурсамжийнхаа өмнө ирдэг гэхгүй юу? Энэ хоёрын нэг рүү гараа ээж сэлмээ авах чинь да гэж бодтол бүр хоёулангийн түлхэнгүүтээ хэрэггүй гэж цааш яваад өгдөг гэхгүй юу? Will маань өдийг хүртэл туулсан зам, найзуудтайгаа өнгөрөөсөн мөчүүд, тэмцэн тулаанууд гэд бүх зүйлээсээ хамгийн тохирох ингээд шидийн хүчийг сонгосон байдаг гэхгүй юу? Тиймээс түүний сонгосон хуудас буюу сонгосон хүн нь Rihanna байдаг л да. Түүний дурсамж Rihanna Will руу гараад сунгаснаар Will маань Rihanna-гийн шидийн хүчийг сэлмэндээ шингээдэг. Тэр номносоо сэлмээ сугалж байгаа энэ зураг мөрг амар гоё зурсан байгаа сте. Ингэснээр Will маань сэлмээ бариад дээшээ мандал руу тэмүүлжээ. Мэдээж түүнийг тэмүүлж явах хооронд нөгөө дурсамжууд нь харагдсаар л байна. Гэхдээ та нар эндээс Will-ийг ганцаараа гарна гэж бодож байна уу? Мэдээж үгүй. Тэр дэрэгдээ байх LP-г ч гэсэн нөгөө гараараа хөтлөөд гарна. Та нар бас ахаад ингээд дуусан гэж бодож байна уу? Гүү заяо. Тэнд Юлиус хүртэл байж байна. Тэг яаж байгаа хүн дээрээ болохоор хөм гэж толгоогоо эргүүлнэ. Тэгэхээр толгоогоо эргүүлсэн ч гэсэн гараа сунгасан хэвэрлээд гэл та. Will маань мэдээж Юлиусийг тэрхүү дурсамжнаасаа татан гаргана. Буцаад тулаан дээр ирдэг л дээ. Нөгөө Zio-гийн Magia Wind чинь Will-ийг зохион унгаасан газараа нисэн ирж байх бөгөөд өнөөдөр ч гэсэн би яллаа гэд өөртөө их л багталтай байна. Гэтэл тэрхүү утаан дундаас үл мэдэгдэх тийм гэрэл гарч Zio-г цохиол унаацхан дэрэлтэй. Will маань бүр аврах том сэлэм барьчихсан түүний дэргэд LP Юлиус хоёр зогсож яадаг л да. Тэр үеэр бүр Zio-г айхаж гарна л та. Тэр өөрийнхөө аянгийн сэлмийг мөсний сэлэм болгочихсон уу? Яаж вэ гээл. Will руугаар ахиж айгүй өөртөө итгэлтэй дайраад өрөөд иртэл. Та нар санаж байгаа тэр LP нэг мөсөөрөө цай зураадсан да. Тэр цайзыг гараад ирдэг хгүй юу? Дэлбэрэлт гээд нэг тийм гараад ирнэ. Мэдээж Zio ч хурдан хэмжээнд тэрнээс нь болцсон байна. Муу бацсан овоо илб сураа шивдээл гэж бодож байна.
Чиний наад их хурдан байдал чинь чамайг энэ удаа аварсан байж болно. Гэхдээ дараагийн удаа л үгүй шүү гэж Фин Зиод хандаж хэлдэг. Яг тэрхүүгээр Will маань нэг шид уншингуудаа өөрийнхөө мөсний сэлмийг аянгийн сэлэн болгоочдөг байхгүй юу? Нөгөө нэг аянгийн маги вэнд болох Зиод анзаараагүй байхад Will ардталт нь гараад ирдэг л дээ. Зиод бүр бултах боломж ч байсангүй дайралтын тэр чигээр нь хүлээгээд авдаг. Will маань бүр цогсон зэгээрээ тэр Зиог цаашаа түлхээл яваа л энэ шүү. Даанч энэхүү дайралт нь Зиогийн маги вэндийг дуусгахад хангалтгүй байж гин л дээ. Зио шууд сэлмийг нь хажуу тийшээ цогхоход манай Will унаад өгдөг. Гэхдээ яг уу залуусаа бидэнд дугаасаа анханасаа гол зориг байсан да. Will маань тэр Зиогийн гарын алгыг хэрчсэн байдаг л да. Тиймээс ерөнхийдөө бол намайг нэг зөвхөн мэдээлэл ав гэсэн энэ Зиогийн тэр тоглоомыг ялцж байгаамаа. Финч тэгээд тэр нэг байшингийнхаа дээвэр дээрээс за тэгээс хилэн болон ид чидийн хослол ямар байна да гэд ингээд юм царай гаргаж байгаас энэ ямар царай шиндэ бөөмөд. За тэгэхээр одоо энэ Зиог чинь бас хөөхөн хилсэн амандаа хүртдэг ир хүн юм байна. Willд нууцыг хилдэг л дээ. Одоо тэр нэг баахан хар одоо чөтгөр ч юм уу мангас ч юм уу тэр нэг гохья одоо юу гэж гохтя гэдэг нэг бүлэг байгаадсан та. Will маань болохоор тэр бүлэг яг юу хүсэж энд ирээд байгааг нь мэдхийг хүссэн байхгүй юу? Тэрийг нь ашгүй одоо ингээд Зиогоос сонсож байгаамаа. Тэрхүү бүлэг нь болохоор тийм деваачнд хүргэх түлхүүр үе юу баалын араас явж байгаа гинэ. Тэрхүү баалгээ түлхүүр нь яадаг юм бэ гэсэн чи одоо энэ тэнгэрийн хамгаалалт байгаад байгаа та. Одоо манай энэ улсын ард иргэдийг мангас чөтгөрүүдээс ингээд орж ирэхээс нь хамгаалдаг тийм хамгаалалт байгаа. Тэр хамгаалтыг энэ түлхүүрээр нээж болдгийн гинэ. Тэгээд энэ түлхүүр нь болохоор энэ цамхаг гих газрын хамгийн өндөр хэсэгт байрладаг тийм төвжигдсэн байгаа. За тиймээс л одоо энэ маги вэндэнүүд цамхагт амьдарч үргэлж энэ түлхүүрийг хамгаалдаг юм байна л да. За Will маань ч гэсэн яг бидэнтэй адилхан хамаг учир начрыг ойлгож эхэлж байна л да. За ашгүй одоо үнийгээ найзуудаа хэлээд бүгдээрээ тийм учир шалтгаантай тагнуул хийх нэ гэсэн байдалтай байж байна. Тэгтэл Зио Will тандаж нэг юм хэлдэг хэвгүй юу? Өө за чи наад бодолд орох чинь түр байж. Хэдэн өдрийн дараа бид нар одоо Гяндан руу орж 50 дугаар давхрыг эзэлнэ. Чи намайг нэг удаа цохиж ядсан. Тиймээс чи тэр нэг хүлэг баатар охин болон тооёрыг ингээд багтаа нийлүүлэхэр болсон гэдгийг. Одоо та нар санаж байгаа тэр нэг цагаан сахалтай өвгөн маги авиндэ байгааддаг та. Тэр өвгөн болохоор Гяндангийн 50 дугаар төвшин хүртэл явцсан байлаа доошоогоо. Тиймээс Зио болохоор тэр өвгөнгийн 50 дугаар давхар гэсэн рекордыг нэвтгэл байгаа юм шиг байгаа. Will маань болохоор санаа зовж биднийг байхгүйгээр энэ цамхаг руу дайруул яах юм бэ гэдэг хэвгүй юу. Тэгтэл Зио юу ч хэлэлгүй тэр хажуудлын мод руугаа аянгаар зөхөө унгаачтыг. Зио уурлнаа чи хэдийг хүртэл цамхыг хамгаалж чадна гэж бодов. Бид нэр тэр гол үнцийг очиж устгахгүй бол хизээж энэ нөхөмштууд ингээд ирээд ахын дуусахгүй гэдэг. Тиймээс бид хэд хоногийн дараа хөдөлнө бэлэн байгаарэ гэж Зио яваад өгнө. За яг нөгөө нэг бид нар Гохтя гэдэг нөгөө хачин нэртэй бүлгүүд төр ирж байгаамаа. Би энийг зөв дуудаж байгаа хэсгийг мэдэхгүй л. Гэхдээ яг Гохтя нөгөө нэг манай Will ялагддаг чөтгөр шиг амтэн чил хамаг марсаа ав шидээл толгойг нь авандаа гээл те. Энэ нь болохоор нөгөө хэдтэй тийм нэг сэлэн барьсан бацаан самхыг хамгаалаад байна гэж хэлсэн байлээ л те. Харин түүний хажуу суужсэн багтай нөхөр болохоор уудахгүй энэ аянгийн практикийн нөхдүүд энэ Гяндан руу буугаад ирнэ л те. Бид тэднийг энд ирсэн үеэр нь зөрүүлж дайрангуудаа тэр цамхыг болгоо тавьчаа гэтэл нөгөө нэг эмэгтэй нэг солио тавьтанчил чи юу хуцаад байгаа юм бэ? Би өөрийнхөө хүснийг л хийнгээд тэ зөрүүлээд байна. Би өөрийнхөө хүүхэлдээнүүдийг ашиглаж агаад наадах чинь болгочих нь. Тэгээд миний зүссэн газар болгоноор нь би тэднийг 5 нугалж зүснэ. Одоо яаж юу марч юм дээ ер нь. За яг энэ хүүээр бид нэр цамхагт иржээ. Нөгөө нэг цамхыг өдөрдөг нүдний шилтэй нөхөр чинь нэг тийм сэжиг бүхий итгээд зогсоодсон байж идэг. Энэнийг болохоор Тони Харви гэж байгаа юм л да. Одоо цаашаа хэрэгтэй ч юм уу гүйч юм уу бүү мэдхтэй нэрийг хэлчихье. Нөгөөх нь дарга юу яагаад энд байгаа гэж асуухт нь за чиний наа хүүгэл дээрсэн залхлаа гэд нөгөө нөхрөө шууд цохиж унаагаа тэр дотор нь байсан хар шидийг гаргацдаг байхгүй юу. За guys sorry энэ нөхөр ерөөсөө хэрэггүй байсан байдаг шүү. Бүгдээрээ Тони Харвиг мартаарай. Хинч Тони Харвиг мэдэхгүй шүү. За ерөөхдөө энэ нүдний шилтэй нөхөр бас урагч биш юм шиг байгаа. Ингээд хүүгэл дээрүүдийн устгаа яваад байна гэхээр Төвний хажууд явааддаг тослогын ч бүр айгүй санаа зовцсон асууж байдаг хэвгүй юу. Дарга одоо яах вэ? Нөгөө терминарыг баяраар дайрсан нөгөө нэг нөхцөл чи одоо ахиад манай шидтэнгүүдийг алаад ихэл ер нь яах вэ гэдэр найж байгаа. Тэр нэг шидтэнгүүдийн эсрэг төхөөрөмж болоогүй юу гэд нэг тийм нөлөвсөн зэлэгдсэн байдалтай асуудаг хэвгүй юу. Болоогүй одоохондоо туршилтын шатандаа байгаа гэж хэлдэг. Guys би ч гэсэн яг үндэ энэ хоёрыг ямар төхөөрөмж яриад байгааг ойлгохгүй. Гэхдээ ямар тач тийм шидтнүүдийг хөнөөдгүүлдгүү нэг тийм юм шиг байна. За яг тэрхүүгээр бид нэр тэр цамхагийн харанхуй практик дээр ирдэг л дээ. Энэ нэг босоо үстэй нөхөр орж ирснээр чи сонссноо манай дээд ангийнхнаас нэг нь баригдсан байлээ гэж ярьж байдаг хэвгүй юу.
Дэдний араас ахин нэг охин орж ирээд та нар юу ярьж байгаа гэдэг энэ охиныг болохоор Морта гэдэг юм байлээ. Нөгөө нэг босоо үстэй нөхрий чи хойно налд орж ирснээ л те. Энэ Мортагийн охин нь болохоор энэ босоо үстэй залуугийн дээд ангийн охин юм шиг байгаа. Тэгээд айгүй том хөх. Нөгөө нэг залуу ч эргэж хараад Мортатайгаа ярих гэж байтал нөгөө нэг жижиг охин гараас нь татангуудаа Майк хоёулаа амттай авахар явцгаая гэдээ дагуулаа явцдаг. Чи яасан бэ? Юу болвоо гэтэл нөгөө залуугаа чирсээр гаал аваа явчихна. За энэ Мортагийн охин мэдээж эвгүй гарын нөхөр байжээ. Нөгөө нэг одоо тэр гогтяа байлуу те. Одоо юу гэж дуудмаар тэр газрын хүн юм шиг байгаа. Багаа гаргаж ирэх зүгээл энэ цамхагтар явж гин. Бас ч болоогүй эднэр ийм сууг юм уу? Би өстө амархан алж чадах юм байна гэд өөртөө багталтай. За яг тэрхүү яэр бид нэр мөсний практисээр ирдэг л дээ. Нэг жижигхэн хөөрхөн үсээ хоёр уваацсан охин Эма дайсны удирдлагад орсон байсан гэсэн үнэн үү гээл асууж байна. Тэр асууж байгаа хоёр нөхөр нь болохоор Юлиусийн баруун зүүн хоёр сугны үсэн юм байлаа л дээ. Юлиусийн өшөөг авч чадах юм бол ер нь юу ч байсан хамаагүй хийнэ гэд тийм нэг хар бараан царай гаргаа сууж яадаг. Нөгөө нэг үсээ хоёр уучсан зүүн дээр юм шиг охин ч гэсэн хоёр одоо Юлиусээс солдороо биш Юлиусийн өшөөг авах юм уу гээл гайхаад зогсож байтал хойно нөгөө хаалган дуурдаг гэхгүй юу? Нэг нөхөр л орж ирснээ сайн байна уу энэ мөсний практикт илгээмжирлээ гэд байж ахын тэр энэ илгээмж авчирсан нөхөр болохоор өнгөхгүй шидтэй юм байна л да альч практикт орж чадаагүй. Чи яаж иш орж ирсэн? Наадах чинь юу илгээмжийн гэж асуунаа. Энэ бол Эльперио Магия Вендэгийн та нарт явуулсан хамгаалах тим юу ч юм дээ. Тийгээс энэ хамгаалах сахиус гэж байгаа заа юу. Тэгээд бүр ээлпигийн гарын үсэг мөсгөн байж яадаг. Тэгээд энэ хүргэж ирсэн залуу нь болохоор та нар энийг тэгээд хинт ч битгий хэлээр зөвхөн танаа практикт гэсэн шүү гэд өгөө явцдаг хгүй юу. Яг тэрхүүгээр болохоор ээлпи нэг цонхны тавцсан дээр нэг загталч юм уу юу юм барьцсан ингээд сууж ийн яг юу болоод байгаа вэ нэр. За мэдгүй guys баахан танихгүй дөрөд. Гэхдээ энэ нэг Гоктяга байгуулах сонин үйл ажиллагаа хийгээд байгаа нь ойлгомжтой болж штэ. Яг тэрхүүгээр Вил Зёгоос сонсон бүхнээ Рианад ярьж яадаг. Тийм зүйл болсон юм. Одооноос яах вэ? Вил гэж Вилээс сунаа. Вил маань айгүй нухацтай царай гаргаж агаад надад төлгөө байна гэж хэлдэг. За яг тэгж хэлснийхэн дараа панел солигдох үед 3 өдөр өнгөрчээ. Аянгийн практикийн бөөндөө Гендон руу орохоор явж байна. Гэтэл нөгөө нэг аянгийн практикийн одоо юу лээд энэ ч одоо ахлагч юм уу? Бүгд намайг сонгос. Одоо аянгийн практиксан бүгдээрээ Гендон руу орох гэж байна. Даарсан бүх мангасаа устгаг өөрийнхөө жинхэнэ хүчийг бидэнд харуул. За ингэж болсон бүгдээрээ урагшаа гэснээр нэг тийм авраг том хаалга нээгдэж нөгөө нэг хоёр найз нь ч гэсэн Вил Риана санаа зовчихсон тийм номын сангийн болонгаар нууцаар харж яадаг л та. Гэхдээ нууцаар харсан нь зөвхөн тэд байсангүй. Нөгөө нэг галын Магия Вэндэ байдаг да одоо энэ чи хэн бэлээ нэрийн сандгүй. Энэ Магия Вэндэ ч гэсэн аянгийн практикийн явчуу. Чи одоо яах гэж байна Шион гэснээр энэхүү бичлэг маань дуусч байгаа. Тэгээ угаасаа энэ chapter нь ч дууссан guys. Та нар одоо дараагийн бичлэг гэж нэгсэн ч гэсэн надад байхгүй шүү. Одоо зохиолч нь үнэхээр хурдан ажиллаад хурдан мангагаа зураад 13 дугаар ботномоо гаргахыг л бид нар хүлээж авах хэрэгтэй болж байна. За тэгээд guys бичлэгээ дуустал нь үзсэнд баярлалаа. Энэ хүртэл бичлэгийг үзсэн хэрэг таалагдсан байгаа байлгүй. Лайка дараарай, subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.